Дараагийн мэдээг танилцуулъя. Японы томоохон банкны групп болох SoftBank-ны зүгээс Nvidia компани хувьцааг зарах болсноо мэдэгдэж байна. За ингэснээр хувьцаа зарж байгаа явдал нь OpenAI компанид оруулж байгаа хөрөнгө оруулалттай ихээхэн анхаарал хандуулах болсныг харуулж байгаа юм. За тус компанийн хувьд Nvidia-гийн хувьцаагаа мягмар гарагт зарснаар босод хөрөнгө оруулалтандаа зориулан 5.8 тэрбум $5 босгох боломжтой болж байгаа юм байна. За Токио төвтэй SoftBank Group корпорац 5 дугаар сар Silicon Valley төвтэй Nvidia-гийн хувьцааг зарсан. За энэ нь бол хиймэл оюун ухааны ChatGPT-г эзэмшдэг OpenAI руу илүү их анхаарал хандуулах болсныг харуулж байгаа юм. За түүнчлэн энэ сард бол энэхүү компани санхүүгийн эхний жилийн хагасын тайлан гарсан. За энэ үеэр ашиг нь өмнөх оны мөн үеийнхээс 3 дахин өссөн байна. За SoftBank 4-9 сарын хугацаанд ашиг нь 2.5 их 80 йен буюу $10 шилжүүлвэл 13 тэрбум $10 болж нэмэгдэж өссөн байна. За 6 сарын хугацаанд борлуулалт нь өмнөх оны мөн үеийнхээс 7.7% өсч 3.7 их 80 йенд хүрсэн гэдгийг тус компани мэдээлж байна. Тус компанийн хувьд хөрөнгө оруулалт нь ихээхэн хэлбэлцэлтэй байдаг учраас компани зүгээс технологи шинжилсэн Vision Funds-аараа дамжуулан олон төрлийн хөрөнгө оруулалтыг хийдэг. За эдгээр нь саяхан үр дүнгээ өгч эхэлсэн байна. За 2 дугаар сард SoftBank-ны гол удирдлагч Масайоши Сон, Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, OpenAI компани гүйцэтгэх захирал Сэм Алтман, Oracle-ийн захирал Ларри Эллисон нартай хамтран Stargate нэртэй хиймэл оюун ухааныг хөгжүүлэх төслийг нээсэн. За энэхүү төсөлдөө $500 тэрбум хүртэлх хөрөнгө оруулалтыг SoftBank-ийн зүгээс хийнэ гэсэн мэдээллийг гаргаад байгаа. За SoftBank Nvidia-гийн хувьцааг зарсан явдал нь Масайоши Соны стратегийн хувьд ямар өөрчлөлт гарсныг бол харуулж байгаа. За Nvidia-гийн зах зээлийн үнэлгээ саяхан огцон өссөнтэй холбоотойгоор SoftBank-нд эрүүл удаа ашиг авчрах боломжийг нээсэн байна. Nvidia компанийн хувьд саяхан $4 их $80 саадыг давсан. За ердөө 3 сарын дараа буюу тус компани өөрийн ашгийг нэмэгдүүлж чадсанаар 5 их 80-ийн анхны дэлхийн компани болж чадсан. За тус компани OpenAI-ийн тооцооллын хүч чадлыг нэмэгдүүлэхийн тулд доор хаяж 10 гигабайт Nvidia хиймэл оюун ухаан дата төвийг барихаар ярьж байгаа юм байна. За энэхүү түншлэлийн хүрээнд OpenAI-д $100 тэрбум $10 хөрөнгө оруулалт хийхээр Nvidia-гийн зүгээс шийдвэрлсэн байгаа юм байна. За чип үйлдвэрлэдэг Nvidia-гийн хувьд хиймэл оюун ухаан чипний салбарт ихээхэн хүчтэй тоглолт хийж байгаа. За сүүлийн үед хиймэл оюун ухааны чиглэлээр олон тооны дэвшилт бий болсон. За энэ нь бол хувьцааны зах зээлд энэ чиглэлийн компаниуд ялагч болоход гол нөлөөллийг үзүүлж байна. Энэ жилийн хувьцааны үн огцон өсгөд бол эдгээр компаниудын үйл ажиллагаа нөлөөсөн. За шүүмжлэгчдийн үзэж байгаагаар технологийн авраг компаниудын хувьцаа огцон өсөж байгаа явдал нь бол хиймэл оюун ухааны салбарт халуурал бий болсныг харуулж байгаа юм. За хэд халуурлаас болоод хөөс эдийн засагт үүсч магадгүй. За энэхүү хөөс нь магадгүй эцэстээ 2000 онд хагарсан .com-ийн хөөстэй адилхан хувь заяаг хүлээж байж болзошгүй гэж мэдэгдэж байна. За SoftBank-ны хувьд хөрөнгө оруулалт хийдэг янз бүрийн аж ахуйн нэгжүүд байдаг. За тэдгээрийн зарим нь Nvidia-гийн технологиг ашигладаг учраас үүнээс үзэхэд SoftBank болон Nvidia компани хоорондын хамтын ажиллагаа цаашдаж гисэн үргэлжлсэн хэвээр байна. Өөрөөр хэлбэл хувьцаагийн зарсан ч гэсэн бусад аж ахуйн нэгжээрээ дамжуулан Nvidia-тэй холбогдсон хэвээр байх төлөвтэй байна. За мөн SoftBank нь Nvidia-тэй адилхан компьютерийн чип үйлдвэрлэдэг ARM Holdings компани болон Тайваны Semiconductor Manufacturing Co нэртэй компаниудад хөрөнгө оруулалт хийж байгаа. За эдгээр компаниуд нь мөн хиймэл оюун ухааны өсөлтөөс ихээхэн ашиг хүртэж байгаа компаниудын тоонд орж байгаа. SoftBank-ны хувьцааны үндэс нь өнгөрсөн жил бараг 2 дахин өссөн байна. Мягмар гарагт тэдний хувьцаа 2% өссөн байна. За харин Nvidia-гийн хувьцаа мягмар гарагийн зах зээл нээлтийн өмнө арилжаагаар 1.3% буурсан үзүүлэлттэй байна. За талууд бол энэ хувьцааны зах зээл дээр бол ихээхэн амжилт олж байгаа нь чип үйлдвэрлэл болон хиймэл оюун ухааны салбар ихээхэн өсөлттэй байгааг бол харуулж байна. Цаашдаа ч гэсэн их гүрнүүд болон за мөн томоохон аж ахуйн нэгж компаниудын гол өрсөлдөх салбар нь бол яахын аргагүй хиймэл оюун ухааны салбар болж байна. За мэдээж ихэр хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлж байгаа гол зүйлүүд нь бол хоёр зүйлээс шалтгаалж байгаа. За нэгдүгürt бол дата центр, за мөн чипний технологи байгаа. За энэ бүх технологийн хөгжлийг дэмжих зорилгоор Nvidia компани хувьд томоохон дата центруудыг дэлхийд даяар байгуулахыг оролдож байгаа. За мөн томоохон
хүчин чадал тооцоол бүхий чипийг хөгжүүлж байгаа нь цаашдаа хиймэл оюун ухааны салбар улам гүнзгийрэх боломжтой байна. За мэдээж энэ салбарт бол тоглогчдын өрсөлдөөн ширүүлсэн за Америкийн нэгдсэн улсын голлог компаниудын зэрэгцээ хятадын томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн зүгээс хиймэл оюун ухааны салбарт ихээхэн дэвшил гаргаж байгаа нь Америкийн нэгдсэн улс болон хятадын хооронд өрнөж байгаа стратегийн өрсөлдөөн технологийн салбарт шилжсэн байгааг харуулж байгаамаа.